Үндсэн хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцүүлэн Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа бүхэлдэн шинжилэн баталснаар улс төрийн намыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Санхүүжилтийн үйл ажиллагаа нь ил тод, хяналттай, хариуцлагатай, үндсэн хуульд ардчлалын чухал институт, бодлогын нам болон хөгжиж бэхжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Сонгуулийн төв байгууллага улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо 2025 оны 2 дугаар сард нээлттэй засгийн түншлэлийн сорилтод улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах чиглэлээр нэгдэх хүсэлтэд өгсөн юм. Нээлттэй засгийн түншлэл сонгуулийн ерөнхий хорооны санаачлагыг хянан үзэж, батлан гэрчилгээг олгосноор Аз твээс сорилтод нэгдсэн анхны улс боллоо. За Монгол Улсын хувьд нээлттэй засгийн түншлэлд 2013 онд бол нэгдэж орсон байдаг. За энэ түншлэлийн маань хамгийн гол зорилго нь бол мэдээж тухайн улс орнуудын засгийн газрын зүгээс авилгаас ангид байх, за мөн дээрэс нь үйл ажиллагааны ил тод байдлыг хангах гэдэг ийм одоо санаачлагууд бол тодорхой санаачлагуудыг гаргаад түүнд нэгддэг ийм зорилготой байж байгаа. За энэ оны 2 дугаар сард нээлттэй засгийн түншлэлийн Аз намхан талаан бүс орнуудын уулзалт болсон. За үүн дээр бол Монгол Улсын хувьд Аз твээс анх удаага улс төрийн намын одоо санхүүжилт мэдээллийг ил тод байлгахын санаачлагад бол нэгдснээр онцлог болсон байж байгаа. За ингээд санаачлагад нэгдэнэ гэдэг маань бол одоо бид нар энэ чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааг илүү идэвхтэй, эрчимтэй хийх үүргийг бол өөрсдөө хүлээж авдаг байж байгаа. Өөрөлдөх юм бол бид нар 2019 он Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн нам гэдэг бол үндсэн хуульд ардчлалын хамгийн чухал бас институцийн нэг юм аа. Тийм учраас энэ улс төрийн нам гэдэг бол институчлэгдэх ёстой. За мөн дээрэс нь үйл ажиллагаа нь санхүүжилт нь ил тод байх ёстой гэдэг ийм зарчмын зохицуултыг бол үндсэн хуульд оруулсан байж байгаа. За яг энэний дагуу бол 2023 оны 7 дугаар сард улс төрийн намын тухай хууль шинжилэн батлагдсан. За сонгуулийн ерөнхий хорооны хувьд бол зөвхөн сонгуулийг зохион байгуулж явуулдаг биш. Энэ хууль батлагдсанараа сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намд институц болоход нь дэмжлэг үзүүлж одоо хуулийн хэрэгжилтийг хангах, за мөн дээрээс нь санхүүжилтийг тооцоолж олгодог. За эргээд энэ санхүүжилтэндээ хяналтыг тавьдаг ийм чиг үүргийг хэрэгжүүлэхээр бол хуульчлагдсан байж байгаа. Нээлттэй засгийн түншлэлд нэгдснээр өөрөлдөх юм бол бид нэр одоо байгаа энэ хуульд тогтоомжийн хэрэгжилтийг хангах явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл маань юу вэ гэхээр зэрэг хэдийгээр ил тод байдлыг хангах нь бол одоо хуульчлагдсан боловч энийг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх нь чухал байгаа юм. Өөрөлдөх юм бол мэдээллийн ил тод байдал гэдэг бол зөвхөн одоо цаасан суурьтай одоо санхүүгийн тоо баримтуудыг цахим хуудасаараа дамжуулж мэдээлэх нь бол яг бүрэн дүрэн ил тод гэдэг агуулгад бол нийцэхгүй байна. Өөрөлдөх юм бол олон нийтийн зүгээс, иргэдийн зүгээс хяналт тавих хамгийн гол боломж бол энэ дата, энэ мэдээллүүд нь өөрөө open data болох хэрэгтэй байж байгаа. Өөрөлдөх юм бол санхүүжилтийн бүх үзүүлэлтийг нь бол хүссэн үр дүнгээрээ шууд хардаг, харьцуулт хийж болдог ийм одоо цахим системтэй болж бид нар мэдээллийн улс төрийн намын санхүүжилтийн ялангуяа мэдээллийг ил тод байлгаж байна гэж бол хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж байна гэж хэлэх юм боломж нь бүрднэ. Нээлттэй засгийн түншлийн Аз намхан далайн гишүүн орнуудын бүсийн чуулганы үеэр хийсэн уулзалтын дагуу сонгуулийн ерөнхий хороо 2025 оны 4-р сарын 8-9-ний өдрүүдэд нээлттэй засгийн түншлэл, нээлттэй нийгэм форум, Transparency International олон улсын байгууллага, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор улс төрийн намын санхүүжилтийн тайлангийн цахим системийн шаардлагыг тодорхойлох олон улсын туршлага семинарыг зохион байгууллаа. Яг энэ хуулийг хэрэгжүүлж байгаа ажилтнастай орнууд энэ хуулийн хэрэгжилтийг хангаж яг нийтэд тайлангаа цахим болгох, одоо тайлангаа хянуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр яг улс орнууд өөр ингэсэн туршлагыг ярьж одоо бидэнд санаа оноо зөвлөмж өгч ажиллаа. Хурлын маань 2 дахь өдөр гэхэд бид нар яг одоо нөгөө яг энийг гаргаж байгаа хийж байгаа тайланг хийж байгаа намууд маань яг улсын дэд зүгт бүртгэлтэй 37 намын төлөөлөөс оролцсон гишүүд яг одоо цахим тайл системд юу оруулбал бид нар яг болох гээд байгаа юм бэ? 2 дахь шатанд нь болохоор төрийн байгууллагууд болохоор энэ тайлангийнхаа яг юуг хянвал яг одоо зөв нийтэд одоо нээлттэй болох гээд байгаа юм бэ? 3 дугаарт нь болохоор олон нийт яг ямар одоо мэдээллийг авахыг хүсээд яг ямар мэдээллийн дагуу одоо хяналтыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм бэ гэдэг 3 бүлэг хэсэгт бүр ажиллаж яг өөрснийхөө хүсэл шаардлагыг одоо
тодорхойлсон юм үр дүнтэй хурал болсон үр дүнтэй бас ажил боллоо. Тэгээ энэ ажлынхаа одоо хүрээнд бид нар бас ижил төстэй одоо энэ системийг хэрэгжүүлж байгаа Армян, Латви улсуудын туршлагыг судалсан. Одоо тэд нар бол ингээд авилгатай тэмцэх газар дээрээ анх энэ одоо системийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь болохоор улс төрчдийн нөгөө хөрөнгө орлогын мэдүүлгийг хянахаас эхлээд яг тэн дээр үүссэн зэрэгээр бол зарим улсууд бол ихэнхдээ энэ дэлхийн нийтэд бол 180 гаруй улсууд энэ одоо систем Австрийн намуудын санхүүжилтийг авдаг улсууд байдаг. Үүнээсээ болохоор энэ улсуудад сонгуулийн ерхий хорон дээр энэ үйл ажиллагаа хэрэгжүүлт юм байна. За энэ хэрэгжилтийг хангахаар энэ ажлуудаа тодорхойлсны дараа бид нар бас энэ хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр бид нар яг энэ захим системийнхаа хэрэгцээг тодорхойлох энэ ажлын даалгаврыг боловсруулах одоо ийм багийг байгуулж яг энэ үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр болсон нэг дэвшилттэй хамгийн том одоо маш ач холбогдолтой ажлын нэг болж үр дүнтэй туслаа. За улс төрийн намын тухай энэ хуулийн хэрэгжилтийг хангахад мэдээж биднэрт хамгийн түрүүнд нь нээлттэй өгөгдлийн сан гэдэг үг одоо хуулийн дээр байдаг. Тэгэхээр одоогийн манай бид нар энэ хуулийг бол анх удаа хэрэгжүүлж байгаа болохоор энэ хуулийн маань төвшөнд болохоор бид нар зөвхөн PDF файл хэлбэрээр оруулж байгаа. Тэгэхээр энэ маань бол нийтэд яг одоо нээлттэй өгөгдөл зөвхөн одоо жишээ нь хандив өглөө гэж ярихад чинь бусад улс орнууд бол тухайн хандивлагчийн нэрийг хийхэд тэр одоо хандивлагчтай холбоотой тэр хандивтай холбоотой бүх мэдээлэл гарч ирдэг. Манайд бол өнөөдөр яг тийм хэрэгжилт байхгүй учраас зөвхөн PDF файл хэлбэрээр оруулсан тэрийг яг хүссэн хүн нь өөрөө орж ирж хааж үзэх боломжтойгоор одоо бид нар анх удаа бол хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ олон улсын туршлагаас харахад бол одоо энэ хөгжингүй орнууд эсвэл энэ хөгжсөн орнууд яг хөгжиж байгаа энэ орнууд бол бүгд энэ системийг хэрэгжүүлээд яг одоо энэ хяналтыг нэмэгдүүлэхийн тулд нээлттэй өгөгдөл гэдэг үгээ яг тааруулсан яг тэр нээлттэй өгөгдлөөс мэдээлэлээ хайж дэлгүүр үгээ хийгээд олох боломжтойгоор одоо энэ системийг хийсэн байна. Тэгэхээр энэ бол хамгийн одоо бид нар ил тод болох гээд байгаа намуудын төлөвшлийг хангах гээд байгаа нийтэд одоо энэ төрөөс авч байгаа мөнгөний санхүүжилтийг харуулах гээд байгаагийн одоо гол зорилго нь бол нээлттэй өгөгдлийн хэлбэрээр байж одоо үр дүнтэй байх юм аа. Семинарын эхний өдөр Transparency International сонгуулийн тогтолцооны олон улсын сан, Армени улсын авилгаас сэргийлэх комисс, Латви улсын парламент, Английн Бристолийн их сургуулийн судлаач мэргэжилтнүүд өөрийн орны болоод олон улсын туршлагаас танилцуулсан юм. Тухайлбал сонгуулийн тогтолцооны олон улсын сангийн улс төрийн санхүүжилт хариуцсан ахлах зөвлөх, Европын бүсийн газрын захирал Махнус Оман, цахим ил тод байдал, дэлхийн улс орнуудын туршлага, зарим бүс нутагт ил тод байдлыг хангахад ашиглаж байгаа цахим шийдэл илтгэлтэй, цахим системд тайлагнах, дүн шинжилгээ хийх, нээлттэй байршуулах олон улсын туршлагыг танилцуулсан юм. Тэрээр цахим системд тайлагнах заавар гарын авлагыг боловсруулан намын ажилтнуудыг тогтмол сургах шаардлагатай гэдгийг зөвлөсөн юм. Тайлангаа бүрэн эсхийг хянах, хуулинд заасан шаардлага хангасан эсхийг нягтлах боломжоор хангахын тулд төрийн байгууллагууд мэдээлэл солилцож болох үйс системийг хөгжүүлэх нь чухал болохыг онцолсон. Улмаараа олон нийтэд ойлгомжтой, хуулах, татаж авах боломжтой системийн жишээг харуулan цахим системийн дата мэдээллийг сэтгүүлж, судлаачдын хэрэгцээнд зориулан төрөл бүрээр мэдээлэл авахд хялбар байдлаар нийтлэн мэдээллийг эргэлтэд оруулснаар олон нийт хяналт тавих боломжтойг тэрбээр дурдлаа. Улс төрийн намын санхүүжилтийг тайлагнах цахим шийдэл, Латви улсад намын санхүүжилтийг тайлагнахад IDIS цахим систем ашигладаг бөгөөд тус систем нь төрийн байгууллагаас намуудтай харилцах гүүр болохоос гадна техникийн төвшний шийдэл нь улс төржих эрсдлээ сэргээлэн оролцогчдод тохирох нэг хэмжээс ашиглан өгөгдлийг хялбар боловсруулан хянах боломжтой гэдгийг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын улс төрийн намын үндсэн багийн гишүүн бөгөөд Латви улсын парламентын гишүүн Лолита Сигане танилцуулсан юм. Тайлангийн систем дэх мэдээлэл нь нийтэд нээлттэй мэдээлэл боловч дүн шинжилгээ хийх, хандивлагч өөрийн хандваа хянах боломжтой юм. Тухайлах юм бол хувийн хүйсүүрээс орж ирсэн хандивыг бүтцийн хувьд хэмжээ, давтамж, идэвхтэй, дэмжигч, тэдний ажилдаг салбар зэрэг үзүүлэлтээр тоймолдог юм. Мөн улс төрийн нам хандивын ангилал, хандивлагчийн мэдээлэл, цаг хугацаа зэрэг сонголтоор хайлт хийх мэдээллийн санг бүрдүүлж өгч байна. Цахим системээс гадна тайлангийн аппликейшн нэвтрүүлсэн нь өргөн хэрэглээтэй байдгийг дурдсан юм. How well a country can control corruption depends on how much accountability. Улс орны авилгын эсрэг тэмцэх чадвар тухайн улсад хариуцлага ямар хэмжээнд хэрэгжиж байгаагаас шалтгаалдаг. Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намуудын санхүүгийн тайланг захимжуулах системийг хөгжүүлэн
Улс төрийн намд хэн хандив өгч байгаа талаарх мэдээллийг иргэд чөлөөтэй харах боломжтой болгох замаар хариуцлагын маш чухал ажлыг нэвтрүүлж байна. Ингэснээр улсын хурлын гишүүн болон сайд төрийн бусад албан тушаалтнууд хандивлагчдынхаа өмнө бус сонгогчдынхаа өмнө хариуцлага хүлээж байх хариуцлагын чухал ач холбогдлын арга хэмжээ болох юм а. Английн Бристолийн их сургуулийн улс төрийн техникийн профессор доктор Сэм Пауэр өөрийн илтгэлд хиймэл оюун ухааны тусламжтайгаар намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах, хянах боломж сорилтын талаар танилцуулсан. Сонгуул эрхэлсэн байгууллагын нөөц сонгуул зохион байгуулах цаг хугацаа хязгаарлагдмал учраас хиймэл оюун ухаан ашиглах шаардлагатайг тэрбээр дурдсан юм. Зөв ашиглаж чадах юм бол олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг онцолсон юм а. Хиймэл оюун ухаан нь их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд хямд өртгөөр боловсруулах боломжтой. Англи улс сонгуулийн төв байгууллагад ирүүлсэн нэхэмжлэгийн шинжилгээнд суйрлан хиймэл оюун ухааны арга хэрэгслийг хөгжүүлж байгаа бөгөөд PDF файлаар нүүр таних системд оруулан ангилснаар хиймэл оюун ухаан ашиглах өгөгдлийн санг бүрдүүлсэн байна. Хиймэл оюун ухааныг нэвтрүүлснээр хяналт тавих, авилгаас сэргийлэх, авилгын эсрэг улаан туг систем ашиглах боломж бүрдгээс гадна нягтлан бодох туршлагыг стандартжуулах, мэдээлэл ил тод нээлттэй болгох зэрэг ач холбогдолтой юм а. Нөгөө талаараа хуулийн орчныг бүрдүүлэх, албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, итгэлцлийг бүрдүүлэх зэрэг сорилт тулгардаг болохыг дурдсан юм а. Бодлоход залуусын хяналт төрийн бас байгууллагын нам эвсэл сонгуулийн зардлын тайланд хяналт үнэлгээ хийснийг тус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Мантай хатан танилцуулан улс төрийн намын санхүүжилт, зардлын тайлангийн ил тод байдлыг хэрхэн хангагдаж байгаа болоод иргэний нийгмийн байгууллага олон нийт мэдээлэл авахд тулгарч байгаа бэрхшээлийг тодорхой жишээгээр тайлбарлаж, тайланд баримтын тулгалт хийхэд тодорхой зөрчил гарч байсныг онцоллоо. Семинарын 2 дахь өдөр оролцогчид хэрэглэгчдийн бүлэгт хуваагдаж, цахим системийн хэрэгцээг тус бүр тодорхойлон хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр санхүүжилтэд тайлагнах улс төрийн намууд хуулийн заасан цаг хугацааг цахим системд хуваар болгон оруулах, хувь хүний нууцлал, аюулгүй байдлыг хангах, мөн хандивлагчийн лавлгаа мэдээллийг татаж авах, хуулийн заасан шаардлага хангасан эсхийг нь шалгах шийдэлтэй байх. Тайлан олон байгууллагад явуулдаг байдлыг хэлбэрчлэн төрийн байгууллагуудын уялдааг хангах зэрэг хэрэгцээг оролцогчид онцолж байлаа. Системээс мэдээлэл авах хэрэглэгчдийн төлөөлөл болох иргэний нийгмийн байгууллагууд хандивлагчдын мэдээллийг компани хэр хэмжээний хандивыг нь хэдэн намд өгсөн, эзэмшигч нь хэн болох зэрэг мэдээллийг олон төрлөөр боловсруулан ангилсан мэдээллийг харах, тайланд бүлэглэсэн байдлаар болон ерөнхийгөөр нь татаж авах боломжтой байх шаардлагатайг илэрхийлсэн. Мөн төрийн санхүүжилт зарлах, авах, зарцуулах зэрэг бүхий л үйл явцын мэдээлэл, намуудын хөрөнгө, хандивлагчдын хамаарал бүхий компаниудыг ангилсан байдлаар харах боломжийг бүрдүүлэх хэрэгцээг тодорхойлсон юм. За нээлттэй засгийн түншлэлд сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ерөнхий зорилгын хүрээнд одоо open government challenge буюу одоо нээлттэй засгийн challenge нэгдсэн байгаа. Тэгээ challenge-ийн зорилго нь бол намын хуулийг улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой нэг гол ажил болох улс төрийн санхүүжилтийн захим системийг бүрдүүлэх, байгуулах ийм одоо амлалтыг аваад ингэ ажиллаж байгаа. Тэгэхээр олон улсын давтсан дээр хүлээсэн энэ амлалтыг одоо хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаад за энэ ажлын төлөвлөгөөний нэг эхний ажил болох энэ захим системийг хөгжүүлэх шаардлагыг тодорхойлох, оролцогч талуудын шаардлагыг тодорхойлох олон улсын семинарыг 4 сарын 8-наас 9-ний хооронд сонгуулийн ерөнхий хороо зохион байгуулсан. За энэ дээр нээлттэй нэгэн форум болоод бусад одоо олон улсын энэ асуудлаар улс төрийн санхүүжилтийн асуудал дээр ажилладаг томоохон одоо судалгааны байгууллагууд бол хамтарч ажилласан байгаа. Үүнд бол жишээлбэл Transparency International гол зохион байгуулагчдын нэг болж хамтарч ажилласан. За мэдээж хэрэг нээлттэй засгийн түншлэл бол мэргэжилтнүүдэд явуулж хамтарч ажилласан байгаа. За дээрэс нь бол сонгуулийн системийн олон улсын хүрээлэнгийн одоо улс төрийн судлалын болоод улс төрийн санхүүжилтийн одоо чиглэлээр хамгийн том мэргэжилтнүүдийн нэг Magnus Oman ирж одоо энэ семинарт бол бичилж оролцсон. Тэгэхээр семинарын явцад олон улсын
одоо намын санхүүжилтийн захим системийг хөгжүүлээд байгаа зарим нэг улсын туршлагыг болвол тухайн улсын мэргэжилтнүүдийг оролцуулж сонссон байгаа. Монголын иргэний нийгэм байгууллагад энэ асуудлаар ажилладаг судлаачид за дээрээс нь мэдээж хэрэг одоо гол оролцогч тал болох намуудын нятган бодогч нар бол оролцож яг одоо өөрсдийнхөө хууль дотоодын нөхцөл байдал тохируулж яаж энэ системийг хамгийн сайнаар одоо хөгжүүлж болох вэ гэдэг дээр санал солилцсон маш их үр дүнтэй ийм семинар бол болсон. Семинарт оролцогчид цахим системийн шаардлагыг тодорхойлохдоо хандивлагчийн мэдээллийг оруулахад голчлон саналаа хэллээ. Тиймээс цахим системийн эхний ээлжийн хөгжүүлэлт хандивт илүү анхаарахыг семинар зохион байгуулагчид зөвлөсөн бөгөөд цахим системийн шаардлага тодорхойлох, ажлын даалгавар бэлтгэх, хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хэрэглэгч болон улс төрийн нам иргэний нийгмийн байгууллагуудаас хүссэн болно. Улс төрийн намын анхан дунд шатны байгууллага за түүний гишүүд дэмжигчдийн бол одоо итвэх оролцоо бол маш чухал юм аа. Өөрөөр хэлбэл бол энэ системийг хөгжүүлэх явц нь анханаас нь хэрэглэгч талууд болох улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд замун дээрс нь хяналттай хүчийг үргэлж хэрэгжүүлж байгаа сонгуулийн ерөнхий хороо, үндэсний аудитын газар, сангийн яам гэдэг энэ оролцогч талуудын бүгдийн санал оролцоо бол маш чухал байдаг. За тэр дундаа бол илүү одоо энэ систем дотор мэдээллийг оруулах чиглэлээр илүү ажиллагаад улс төрийн намын анхан дунд шатны байгууллагуудын одоо итвэх оролцоо их чухал байгаа. Тийм учраас сонгуулийн ерөнхий хороо бол энэ системийг хөгжүүлэхтэй холбоотойгоор гарч байгаа санаачлалуудыг бол нээлттэй хүлээж авна гэдгийг бас энэ төсөнд хэлхэн зүйтэй байна. Улс төрийн намын тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд намд төрөөс олгох санхүүжилт, түүнийг хэрхэн олгох, санхүүгийн ил тод байдал үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавих зэрэг наривчилсан зохицуултыг бүрэн хангаж, намын хандивын бүртгэлийг захимжуулан нээлттэй өгөгдлийн сан ашиглаж, санхүүгийн тайлан хүлээн авах, хянах, тайлагнах үйл ажиллагаа нийтэд ил тод хүндрэлгүй байх. Мөн энэхүү ажлыг зохион байгуулахад цахим систем, програм хангамжийг хөгжүүлэх нь нэн чухал юм.